За Зогтоотор гүшүүн асуулт асууя. За та бүхний орой мэндийг айлтгая. Энэ нөгөө мэдээллүүд бас харьцангуй сүүлдэж ирээд байгаа гэдгийг бас байнгын орны дарга бас анхаарад цаашдаа мэдээллүүдээр итгүү өгчээл бас сайн байна. Тэгээ 2 дугаар 52 дугаар тогтоолын 2-6 дээр заасан байгаа бид нэг ийм эрх банктай олцсон. Эрх банкны захирал нь Монгол Ардын намын нэг даргын үеэл. Тэгээ энэ үеэл нь өөрөө ажиллаа гэдэг одоо сангийн сайд дээр ажиллаа гэдгийг сууж идэх болсон. 2-6-ад нь Төрийн банк гэж байгаа бүр заагаад өгсөн. Санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчт хуулийн этгээд үйл ажиллагааг нь олон улсын жишгт нийцүүлэн ногоо хөгжлийг дэмжих тусгаалan чиглэлээр шинжилэн зохион байгуулж гэдэг ингээд баахан үүрэг даалгавар өгсөн. Тэгээ чи хийж байгаа ажлууд нь одоо сангийн сайд гүйцэд мэдэхгүй л яриад ах шиг байна л да. Ногоон даатгал, ногоон бэлтгэний нийлүүлэгч гэж яг юу ах вэ? За бизнесийн ногоон зээлийг бол ойлгочих. Ногоо харилцах данс, ногоо орон сууц гэж өнгийн ногооноор бодчихаар ногоон болчих юм уу? Яг ямар бүтээгдэхүүн үйлчлэгээ нэвтрүүлчихэд Төрийн банк энэ үйл ажиллагаагаа явуулчлаа гэж одоо энэ тайлан болгож оруулж ирээд байгаа. Тэгээ сангийн сайд ер нь бол ингээд нэг юм Монгол Ардын намын дарга нар битүү даргыг хийж байгаа энэ банкаа одоо яг зах зээлийн зарчмаар төр дачаа болгоод авахгүй хүн шиг хөвчлээ явуулчвал өшөө илүү энэ эдийн засаг хүнд байгаа нөхцөлд ч гэдэм юм уу үр дүнтэй байх биш үү. Тэгээ одоо энэ хийсэн тайлангийн таа өрөө сая дутуул уншсан байх л да 2025 оны энэ он сараараа бүр төрүүлээ явуулсан байгаа. 12 сарын 16-нд зах зээлд 6 ногоон бүтээгдэхүүн зээлийн одоо энэ бүтээгдэхүүнийг үйлчлэгийг нэвтрүүлсэн гэдэг. Бид нар одоо 2025 оны 9 сард амьдраад байна. 12 сард энэ бүтээгдэхүүнийг танилцуулсан болчиход байна. Тэгээ ийм эрх банкны өмнөөс та энэ ч нэг мод 70-80 тэрбум төгрөгийн их усүрэл татсан юм байна. Тэгтэл энэ чинь хөгжлийн банк гэдэг нэг банк дахиад нэг эрх банк сууж байгаа. Ямар ч нэмэр болдгүй энэ хоёр банк. Энэ хоёр банкныхаа үйл ажиллагааг та биш таны одоо энэ удирдах байгаа эсвэл нэг эдийн засгийн хөгжлийн яамны банкыг удирдах байгаа. Банкныхын захирлууд орж ирээд бид нар яг ийм ижлээ. Энэ дээр нь ийм алдаа дутагдал гарсан, энэ дээр нь ийм цаашаалтай үйл ажиллагаа гарсан. Энэ дээр бид нар 52 дугаар тогтоолыг ингээд хангаад ажиллажлаа гэд тайлан тавьж болохгүй юу? Одоо энэ нөгөө эрхлүүлээд байгаа энэ дарганараа бас нэг цөөлөд явуулыг үйл Төрийн банкн дээр билээхэн жишээ байна гэж би бол харах гэдэг. Энэ дээр таны саналыг сонсгосон. За жахлан сайд хариулъя. За Зогтоотор гүшүүний асуултанд хариулъя. За тэр хамаатан садангийн асуудлыг би анх удаа сонсч байна. За тэрийг та өөрөө одоо хариуцлагатай гишүүн энийг өөрөө өцөлтөд батлаад нотлоод явна үз. За тус банкн дээр ажиллаж байгаа удирдах баг бол одоо тузын тавьж байгаа шаардлага, хувийн нөлөөсөнд тавьж байгаа шаардлагыг одоо хангаад ингээд сонгон шалгуулалтынхаа шатыг процессыг даваад ингээд доктортой сүүлийн энэ ч бараг 4 жил ажиллаж байгаа ийм удирдах баг. Гинт гараад ирсэн улсууд нөхдүүд биш шүү. За тэгээд энэ ногоон хөгжил, ногоон бүтээгдэхүүн гэдэг энэ санхүүгийн зах зээл дээр гарч иж байгаа энэ бол дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөгдөж ингэж нэвтэрч байгаа үг хэллэгүүд, томьёоллууд, бүтээгдэхүүний нийслэлүүд. Зарим нь шууд орчуулсан жогоох, за зарим нь одоо манад тохирсон ийм шинэлэг бүтээгдэхүүнүүд ч байгаа. Манай арилжааны банкуд ер нь бүгдээрээ ийм ногоон бүтээгдэхүүнүүд гаргаж эхэлсэн байдаг. За харилцан адилгүй байгаа. За энэ дээр бол одоо төр эзэмшиж байгаа банкны хувьд энэ төрийн болон одоо нийтлэг энэ одоо дэлхийн нийтийн энэ чиг хандлагатай тохируулж энэ шилжилтийн процессыг бол түүжүүлэх, манлайлал үзүүлэх ёстой гэдэг үүднээс одоо өмнөх засгийн газрын үед ч тэр одоо ногоон бүтээгдэхүүний төлөвлөгөө гаргах ийм үүрэг авсан байдаг. За бүтэн шилжин гэдэг ойлголт бол аль ч банкны төвшөнд байхгүй. Арилжааны аль ч банк ер нь 10-аас 20% хэмжээнд л байгаа бүтээгдэхүүнүүд дотор нь. За Төрийн банк ч гэсэн стандарт энэ хэмжээнд байгаа. Төрийн банк эзэмшлийн хувьд бол энэ хувьцаат компани болсон шүү гişүнэ. Хуучных шиг одоо зүнхэр хөгжилдэг гэсэн ойлголт бол байхгүй. Тус банкны менежментийг сайжруулах, өөрөөгөө чиглэн дэвшлүүлэх хүрээнд энэ одоо засгийн газрын дунд хугацааны хөтөлбөр одоо төлөвлөгөөнүүд ч гарсан байдаг. За энэнийхээ дагуу тус банкны 4.5% нь олон нийтийн хулсан байгаа. За мөн энийг нэмэх төлөвлөгөө байгаа. За зах зээлийн одоо хамгийн боломжтой, тохиромжтой цон хувийг хүлээж байна. За хувьцаат компанид болсноос хойш тус компани одоо өөрөөгөөж бол нэмэгдсэн байгаа. Сайн ажиллаж байгаа гэж дүгнэж байгаа. Олон нийт ч тэгж дүгнэж байгаа. Хувьцааных нь өөрөөгөөж нь ч доктортой байгаа.
хувь нөлөөлөгчдийн хурлаар ч ингэж дүгнсэн байгаа. Тэгэхээр хувьцаат компани үйл ажиллагаанд дүгнэлт хийхдээ бас их яарвчлан үнэлт төгөлт өгөхөөсөө өмнө хувьцаат компани хувь нөлөөлөгчдийн хурал, төзийн хурлын энэ үнэлгээ мэдээллүүд за олон нийтийн өмнө одоо маш тодорхой ил тод байж идэг энэ биерж дээрх мэдээлэл энэ үнийн хөдөлгөөнүүдийг нь бас судалгаа шинжилгээ хийж үзээд тэгээд дүгнэлт хийж ивэл бас зүгээр шүү. Тийм учраас энэ тусгай банкны үйл ажиллагаатай холбоотой юм сөрөг мэдээллүүдийг бас нэлээд тал талаас нь харж байж ингэж дүгнэлт өгөөрэй гэж хүсэх байна.